Өдрийн төргийн үзэгчтэй MS телевиз гадаад мэдээ эхэлж байна. 4-р сарын 25-нд Америкийн нэгдсэн улсын санаачлагаар нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөл, нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнуудын хилээр барометрал хүн хууль бусаар нэвтрэхэд тэдгээр улсуудын хилийн хамгаалтанд нэгдсэн үндэсний байгууллагын үзүүлэх тусламжийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Энэхүү хэлэлцүүлгийг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий найрамдагчдын дарга нээж үг хэлсэн байна. Дэлхийд даяар авч үзвэл мөрөлдөөндөө бүс нутгаас үнэт материалууд болон нэн ховор, ургамал, амьтны төрөл, үе олноор хөнөөх зэвсгийн үйлдвэрлэлтэй холбоотой түүхийн эд, хар тамхи, зэвсэг, хууль бус худалдаа, алан ядах ажиллагааг санхүүжүүлэх санхүүгийн хэрэгсэл, түүнчлэн хүний найманы хил дамжуулах арилжаа, зөөх ажиллагаа нэмэгдэж байгаа нь нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улс оронд хөлийн хамгаалалт, хяналт сул дорой байгааг гэрчилж байна гэж Пан Ги Мун онцон тэмдэглэв. Эдгээр хууль бус ажиллагаанууд нь бүрэн нэгд улсуудыг дотроос нь задаргаж хүний амь нас төдийгүй нийгмийн бүлгийг доройтуулж байгаа ажээ. Энэ бүхний инх тайван аюулгүй байдалд заналт хийж байгаа учраас бид өнөөдөр анхаарлыг төвд авч үзэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын тэргуун аюулгүй зөвлөлийн гишүүн орнуудад хандаж энэ салбар дахь нэгдсэн үндэсний байгууллага болон бүс нутгийн байгууллагуудын шуурхай үүрэг оройл улс орнуудын хилээ хамгаалах чадварыг бий болгох, түүнчлэн хууль бусаар хилээр нэвтрэх аливаа орлогыг дасан зогсооход зарим орнуудын туршлагыг авч үзхийг санал болгосон байна.